За сайн байцгаана уу? Чихрийн шижинтэй өвчтэй хүмүүстэй өгч байгаа цуврал зөвлөгөөг өргөжүүлэе гэж ингэж бодож байна. За та бүхэн одоо хөлний үүсгдэг шарах тэрний үед ямар арга хэмжээ авах талаар бас мэдээллийг авсан байх гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ удаад би та нартай чихрийн шижин болон амны хөндийн эрүүл мэндийн талаар яриа гэж бодож байна. Тэгэхээр энэ хүн болгон мэддэг сэдв юм шиг боловч бас чихрийн шижинтэй хүмүүстээр онцгойлон ийм анхаарах хэрэгтэй гэж одоо профессор энд зөвлөгөө өгсөн байгаа. Би тэрийг та бүхэнд хэлье гэж ингэж бодож байна. За энэ шүдний чиглэлээр мэргэсэн чихрийн шижинтэй хүмүүсийн шүдний өвчлөлийн талаар мэргэсэн энэ профессор юуг зөвлөж байна гэхээр ингэсэн байгаа. Ерөнхийдөө яг хүний цуснд сахарын хэмжээ нэмэгдчихэж байгаа тийм ээ чихрийн шижинтэй хүмүүсийн үед. Тэгэхээр энэ одоо сахарын хэмжээ нэмэгдсэн байна гэдэг чинь хүннээс одоо бүх одоо ялгадаг шингэнүүдэд одоо сахарын хэмжээ нь өндөр байна гэсэн үг. Энэтэй яг адилхан одоо шүлс байна тийм ээ. Тэгэхээр амны хөндөд ялгарч байгаа энэ шүлсний булчирхаас ялгарч байгаа энэ шүлс нь бас сахарын хэмжээ их байна гэсэн үг гэж байна. За тэгэхээр энэ сахар байгаа газар бактери одоо үржих ийм нөхцөл боломж бол бий болдог. Тийм учраас энэ бактери үржиж байна гэдэг чинь буйлыг өргөсүүлнэ. За шүдийг хорхоодох ийм нөхцөл байдлыг үүсгэдэг гэж нэгдүгээрт хэлсэн байна. Хоёрдугаарт нь гэх юм бол ингэ чинь сахарын хэмжээ ингээд шүлсэнд их хэмжээтэй байснараа шүлсийг өтгөрүүлдэг гэж байна. Тэгээд шүлс өтгөрөхөөр шүлс ялгаралт бол багасна. За тэгэхээр шүлс ялгараад ингээд багасчихлаар ам мэдээж хатантай бид нар мэдж байгаа. За ингээд ам хатаад шүлсний хэмжээ хангалтгүй юм байгаа тохиолдол яа гэхээр шүд одоо цоороход маш их нөлөөлдгөө гэж ингэж хэлсэн байна. За дараагийн юм гэхлээр ингэж 3 дахь шалтгаан гэхлээр сахарын хэмжээ шүлсэнд одоо ихсээд за дээрэс нь ам хатаад ингэж яваад тахлаар амны мөөгөнцөр бол үүсэх юм эрсдлийг үүсгдэг. За тэгээд удаан хугацаагаар ингээд сахартай явахлаар бөөр бол маш өндөр ачаалттай ингэж ажилтг юм байна. За тэгэхээр ингээд маш их шин тийм ээ. Яг гэвэл нөгөө биеэсээ юм биенд цуснд байгаа тэр шээсийг л биенээс зайлуулах гэдэг байгаа шүү дээ. Бие махбодч оролдоо. Тэгэхээр бөөр бол маш их ачаалттай ажиллаад аль шээсээр ингэж сахарыг ялгаруулж ингээд багасгах тэмцээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр шээсээр маш их хэмжээний одоо сахар гарна. За тэр сахарыг дагаад яадгийн ихлээрээ эдгсээсээ ялгарч байгаа шингэн одоо ихсэн. За тэгээд ингээ маш их шээгээд бие махбодоос эдсээс ингээ шингэн гараад ингээд биеэс ингээ ялгараад тахаар бие махбод ерөнхийдөө ус гүйжин. За тэгснээрээ ам хатах. За тэгээ ам заваарах юм шинжээр илэрдэг гэж ингэж хэлсэн байгаа. За дөрөвдүгээрт нь болохоор буйлны өрөвсөл үүснэ. За би түрүүнд хэлжсэн тийм ээ сахарын хэмжээ өндөр болохоор тэр бактери үржээд буйл өрөвсөх ийм магадaltaй байдгаа гэтгсэн байгаа. Гэхдээ энэ нь бол жишээлх юм бол чихрийн шижинтэй хүмүүст мэдчихэж байгаа тийм ээ. Одоо удаан хугацаатай одоо цуснд сахарын хэмжээг үздэг гэж байгаа тийм. Хобен, аса гэсэн ийм одоо нэгжээр үздэг тийм ээ. За тэгэхээр тэр нь болохоор цусны гемоглобинтэй нэгдсэн сахар байгаа тийм ээ. За энэ бол 7% буюу 53 ммол болно. Түүнээс их байх болоод ирэх юм бол яах нь энэ буйлны өрөвсүүлийг огцом нэмэгдүүлдэг гэж энэ дээр бичсэн байгаа. За мэдээж одоо сахар ихсэн тэр газар халдвар эсрэг үүсэх шин чанар буураад за тэгээ шархны эдгэрэлт бол буурдаг. Тийм учраас одоо амны хөндөд гарсан шарах ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар буй шахаллаа гэхэд нөгөөдгийн маань эдгэрэлт маш их удаан хугацаатай явагддаг ийм онцлогтой байдаг юм байна. Тэгвэл одоо яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг юм энэ дээр ингэж хэлсэн байна. За нэгдүгээрт нь мэдээж энэ сахараас үүсэлттэй үсээд байгаа учраас цусныхаа сахарыг маш сайн хянах хэрэгтэй. За жирийн хүмүүс жилдээ нэг удаа одоо яг өөрийнхөө мэддэг шүдийг мэддэг шүдний эмчтэр очиод нэг удаа ингээд байн хянуулаад байдаг бол сахарын өвчтөн хүмүүс яах нь нэгээс дээш удаа ингэж байнга шүдний эмчтэй очиж үзүүлж хянуулж авах хэрэгтэй гэсэн байгаа. За ам хата заавраад идэх учраас хүмүүс ундаа болон жуус их ууж байгаа ажиглагддаг юм аа. Гэтэл энийг бол бага хэрэглэх хэрэгтэй гэсэн байгаа. Яагаад гэвэл ямар нэг хэмжээгээр тэнд чинь сахарын одоо нэмэлт юмнууд бол байгаад байгаа.
За тэгээд дээрэс нь гэвэл шүдэ зөв угаах хэрэгтэй гэсэн байна. Одоо хүмүүс шүд 4 гадаргуутай байдаг гэдэг марцсан байдаг гэж хэлсэн байлаа. Тэр профессор. Тэгэхээр тэр зөвлөмж нь жишээлбэл уртал тийм ээ. За дээтэл артлын хэсэг. За хоёр хажуутлыг мартчихдаг гэж байна. Тэгэхээр бид нар ярьж шүдний эмчтэй орчход танаа шүд утас хэрэглээч гэдэг тийм ээ. За тэр шүдний утсыг ингэж хэрэглээд хоёр хажуутлыг ингэж цэвэрлэж ингэж сурах хэрэгтэй байд юм байна. За зөв угаахтаа маш сайн анхаарах хэрэгтэй гэж байна. Би дараагийн юм дээр бол сойзоо яаж сонгох юм, одоо ямар хэмжээтэй яах хэрэглэх үү гэдэг талаар би энд өгдөг зөвлөгөөг өгье гэж ингэж бодож байна. Тэгээд тэрийг бас та нар анхаарч нэгээс. За хүмүүс цахилгаан сойз хэрэгэлдэг одоо шүд угаалтаа сайжруулах зүгээр энгийн сойч хэрэгэлдэг, янз бүрийн хэрэгэлдэг гэж байгаа. Гэхдээ дөрвөн талын л мэдэж угаахгүй байх юм бол одоо угаалтын чанар л чухал болохоос биш яг тэр сонголт нь бол нэг төдийлөн юугүй өр нөлөө өгөх нь баг байдгаа гэдэг ингэсэн байгаа. За тэгээд дараа нь болохоор ам хатадаа учраас хүмүүс ингэдэг гэж богч ажилтдаг гэж байна. За дээрэс нь ийм нөгөө нэг юутай байдаг шүү дээ тийм ээ. Одоо нөгөө хүүхдүүд ингэж яд хүлэгдэг чихэрнүүд гэдэг модон чихэр те. За тийм юмнууд эсвэл жижиг чихрийг ингэж амандаа хийж харагддаг гэж байгаа. Гэтэ энэ нь бол яг тухайн үедээ шүлсний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг ч гэсэн үр дүн болол эргээд муугаар нөлөөлдөг. Яагаад гэвэл сахарын уламж нэмэгдэж байгаа учраас шүдийг хорхоод болох юм аюултай эрсдлийг улам нэмэгдүүлнэ гэж байна. За эцэст нь бол шүлсний ялгаруулалт бол 24 цагийн турш ингээл яг ингээл бүх цаг минутанд яваад идэм биш. Энэ болохоор хүний одоо био хэмнэлтэй маш их холбоотой гэж бичсэн байгаа. Тухайлх юм бол шөнийн цаг шүлсний ялгаралт буурчдаг юм байна л та. Тэгэл ингээд шүн унтчихсан чи аман жигтэй хатаал ингээл байхын аргагүй болол ингээд сэрлээ гэж үтэ шөнийн 3 цагт энэ дээр жишээ авсан байна. Тэгэхээр ингээд за яг хажуудаа чихэр мөхөр тавьсан ингээд ялаа гэхэд чихрийн эд чинь шүдэ уухгүй нь ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр яах вэ гэвэл ядаж орныхаа хажууд ам хацсан үед амаа ингэж зайлаад ингэж усыг ингэ стакантай усаа ингэ тавиад байрлуулад амаа зайлж агаарай гэж ингэ зөвсөн байгаа. За ерөнхийдөө сахарын хэмжээ 6.9 болон түүнээс доош байгаа тохиолдолд шүдний өвчлөлийн хүндрэл ерөнхийдөө гайгүй байгаа. Хяналтанд байна гэсэн үг гэж байгаа. За тэгээд ингээ буула шүдэ ингээ дуугаж хата бас маш сайн анхаарах юм гэвэл цус гарч ийн үү тийм ээ. Шүлс багасж ийн үү, буулных нь өнгө нь өөрчлөгдөж байна уу тийм ээ. За тэгээд дээрэс нь аманд нь мөгөнцөр үсээд байна уу, хилээ гаргаад үсгээр хилэн дээр чи юм цагаан юм хүрээтэй юм мөгөнцрүүд үсээд байна уу, өглөө ингээ сэрэх чинь юм цагаан уцслаг юм аманд чи мэдрэгдээд байна уу гэх мэтчлэнгээ. За иймэрхүү юм байна. За тэрийг ажиглана. Тэгээд цусныхаа сахарыг байнга үзээд ингээд явах хэрэгтэй. За энийг бол ялангуяа одоо чихрийн шижингийн 2 дугаар хэлбэр буюу одоо амьдралын хэв маягтай холбоотойгоор үүссэн энэ чихрийн шижингийн өвчлөнөөр өвдсөн хүмүүс анхаарах хэрэгтэй гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр мэдээж энэ зөвхөн нэг төдийгүй чихрийн шижингийн биш 2 дугаар хэлбэр төдийгүй 1 дугаар хэлбэрийн үед ч ихсэн бас амны хүндээ ариун цэрэг маш анхаарах хэрэгтэй гэж ингэж хэлсэн байна. Ингээд та бүхэнд анагаах нотлохын тулгуурсан анагаах ухааны талаар мэдээлэл өглөө. Тэгээд тань дээрүүлэх сайн сайхан бүхний хүсэн яриа. Тэр баяртай.